тийм бол. Яа. Прямер хацтай ихтэй. Ачаарын. Тонохоо. Таавраг нэг тоосаа. Түүч бол энэ нэрийг тахаа марцсан шүү тууныхаа. Нэр дэвчсэн шүү дээ. Нэр юм хэрэг одоо нэр. Яа шуумаар явахч амар хэцүү л. Хэцүү юм биш. Мадсан. Нэр чигнэс юу? Нэр. Нэрийг тахаа марцсан. Ийшээ тавтыг алсаар өтлөөр. Алсан юм би. Яа их. За вечераа. Сайн марцсан шүү. За нахоо. За танухит. Нахин шүү. Ботчихоо. Тэжээгөө. Сайн байцгаана үзэгчтэй манай тийм өргөдөл дэлгэцээс бэлтгэл явуулдаг сошиал папарас нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаар эхэлж байна. Ёо энэ дугаарыг бичснээс ахуулаад ерөөсөө битүү инээсээр байгаа. Битүү техникээс атлаад гарсаар байгаа таарлаа. Одоо ч гэсэн инээгээд бүр инээд дуустдаггүй. За энийг юу ч таахгүй маань эхлээд үзчих. Хятадтай айгүй олон сонирхолтой хоолны бичлэгүүд байдаг. Илүү сонирн болоод бас юм сэтгэл хөдлөсөн бичлэг байна гэж найдаж байна. Энэ бичлэг бол угаасаа нөгөө нэг яг үзэж байгаа нөгөө нэг үзүүлж байгаа чадвар нь гоё юм. Бид хоёрын хувьд болохоор зэрэг өмнөх техникийнхаа садлын инээдээс гарч чадаагүй болохоор эний түрээрээс болохгүй. Бид тэр түрүү ярьсан л ихтэй дахиад ярьчих. Энийг хийхэд бол айгүйх давтаа сургуулалт хийгээд өөрийнхөө гарт оруулах гэж маш их цаг хугацааг авсан баг. Тэгээд түүнээс гадна тэрхүү хугацаанд бэлдээд энэ чадвар хүртэл хүрэхэд тэрхүү хичнээн хуруугаас гэж хичнээн цус гаргасныг бол бид нар бол таашгүй. За дараагийн бичлэгийг би үзүүлэхээс өмнө машин барьж явахдаа дөрмээр яваарай жолооч нараа. Тэгэх юм бол ирээдүйд нэг иймэрхүү юм болж магадгүй шүү. Манай Монгол техник технологи үзэх мөчтөнд хөгжижүүл манай Монголд дөрмөөрөө явдгүй жолооч нар бол үлдэхгүй баг. Тэгэхээр юусэн та бүхэн маань тэр бол дөрмөөрөө явж сураарай гэж зөвлөмөр байна. За манай зөвлөж сайн байгаач би л үү шүү. Йоо миний нүд бүр харагдах болж байгаа байна. Та нар миний нүдийг харж байна уу? Тэгж юм шиг. Йоо. За
Зөвхөн энэ нэвтрүүлгийн дур шинээс аргаал таарлаа бүр. За одоо үргэлжлүүлээд энийг үзээд байгаа. Их бахаа айгу гонхтой санагдана. Үгүй. За эрэгтэй хүмүүс хичнээн их бие биендээ хайртай байдаг. Эрэгтэй найзууд төр зва хичнээн их бие биендээ ам байдаг талаар дараах бичлэг та бүгд харагдана. 打电话给男朋友，兄弟问你们是不是在一块儿？ 喂，梁哥，哎，你们俩喝完了吗？我俩马上了，还有2瓶啤酒就完事儿了。那你让他接个电话吧。啊，他在卫生间呢。没事，那你电话放旁边吧，我等他回来。啊，那行，那我叫他啊。王阳，猎杀时刻。喂，喂，哎，老婆，我喝多了，马上就回去。За би ямар ч энэ бичлэгийг далимдуулаа шууд найзуудаа ямар ч хэсэг хайртай шүү. Ямар ч таарын тал цогсон найз бэлэн байгаа шүү. Би 10 жил байх тий. Яг энэ техникээс хаалтаас өмнө бол бид хоёр айгүй их юм ярьсан байсан л да. Би чинь ингэдэг байлаа гэдэг ингээ юм ярьсан. Одоо ярих гэсэн чинь жоох настраг болчлоо. Би ярьж өгөх даа. Энд хүн тэрэн дээр үнэхээр бүтээлч ажиллагаа гаргаж өөртөө эбэг хийдэг байсан байгаа персинг. Тэгэхээр тухайгийн персинг чинь бол тийм л исэн юм чи яах вэ? За ямар ч хэлсэн тухайн үеийг эмо стил яг орчин цагийн зарим нэг өсчингүүдийн хятадын хамгийн шилдэг үс засалтын бас тоонд орж байгаа юм байлээ. Тэгээд ямарсан бүгд хамтдаа бичлэгээ үзье. Mình bên nhau dưới ánh trăng đã nguyên thề rằng đôi mình có nhau không bao giờ lìa xa dìu nhau đi qua nhân gian lắm bề giá bớt sao. I know you could reach the top. Make sure that you won't stop. За таны дараагийн бичлэг. Дараагийн бичлэг за карантинаар энэ за тэгтээ би зүрх хөвгчлээ болсон ярьж байгаа шүү. Ганц би хийнгүүд хонгороо хамгийн түрүүнд нэг бодчих. Би мэдчих. За ямар ч хэлсэн 3 болж байгаа шүү хонгороо. Карантины үеэр ямар ч байсан маш олон хүмүүс гэртээ ганцаараа карантинлэгдсэн байгаа хаа. Тэгээд тэр карантинлэгдсэн байгаа ганц бие хүмүүс хизүүдж байгаагийн бас нэг илэрлэл нь иймэрхүү байдлаар илэрсэн байна. Бүгд хамтдаа бичлэг үзье. Би үзэхгүй ажиллах. 君の虜になってしまえばきっとこの夏は充実するのモード噂の Dreaming Girl 忘れないででも気持ちは伝えてしまえばいつかこの夢は覚めてしまうだろうな青い影が揺れる街角 Сүүлд яг энэтэй холбогдоод бас нэг мэдээлэл харж ирсэн. Тэр болохоор зэрэг нэг химэл энэ нэг яг өөрийнх нь бие организмтэй биеийн харьцаа ойролцоо ийм том биетэй нэг химэл хүүхэлтэй байсан. Хүүхэн. Тэр хүүхэндээ бүр хурмаа хийсэн. Тийм. Тэгсэн чинь тэр хүн салцсан гэсэн билүү. Яасан бэ? Ямар ч нэг салцсан малсан тухай ямарс нэг тийм мэдээд би бас яг суулд уншсан. Японд тийм эрэхтэй байт юм л шүү дээ. Одоо тэр эрэхтэй эмэгтэйд амар хайртай гэсэн. За энэ бол бүр үнэн би бас та нараас энийг үзээд юмсаа сургуулийн нэг баг. За энийг бичлэг авч үзье. Одоо бичиж байгаа юм. Одоо суулгав. Аль яаж энэ гэр хийж идэх. Монголоор бич. Томын бич. Бүр зөвлөн бүр Тоглоё шүү. Hours later. Хийсэн тоглоё гэж том хэлсэн шүү.
Тэр чи юу заграад хийдэ? Том гэж чи томоор за томл юм байна. Чи томл юм байна. Ихний бичснээсээ томол байгаа юм чи томол гэж уушлаач. За дараагийн бичлэг болох. Би нөгөө өөрийг бүжгэлдэг учраас энэ октод яа яаж яах нэр өмсцэн ховцоос тэр үснийх нь стил тэр дүрдээ орж байгаа. Алж байгаа үстэй. Яа. Тэр сексик яа. Тэр секси байсангүй. Яа пари наа. Зүгээр би бол ингэж харж байна. Энэ хүүхдүүд зөв гимнастик хийжсэн баг. Зүгээр тасгал хийжсэн баг. Энийг авч болох уу? Би ганцаараа явчих. Тэгээд юуцсан та бүхэн бичлэгээ эхлээд үзчих. За энэ нэвтрүүлэг бүрхүү үзэх аргагүй боллоо. Йоо. Баяхаа манай надад нэг ийм бас нэг ганц хоёр найз байт юм аа байт. Гэхдээ нөгөө өнцгөөс нь хараад үзэлтэй үзэгчтэй тийм байгаа сте. Өөрөө дуулж чадахгүй ч гэсэн чинь царайгаараа ингэж нэг хөвөлтлөөрөө дуулна гэдэг чинь өөрөө амар том авьяас байхгүй юу? Тий. Энэ хүн болохоор зэрэг авьяас гэдэг талаас нь биш, фейл гэдэг талаас нь олж харсан байна. Миний наа хэлдэг дээр чинь би өөрөө солгон уучраас манай үзэгч сайн мэдж байгаа. Ер нь энэ авьяасээс Тэгээ ер нь бол яг нүдний шил зүгээд чи ийм хов зүмсгэн мэл чамдаа ер нь ойролцсон юм шүү дээ. Хамар мам. Ask my accountant about that. Дараагийн бичлэг болохоор зэрэг тэг хамгийн сүүлийн бичлэг юм байна. Тэгэхээр энэхүү бичлэгээрээ би яг одоо бас адилхан яг энэ хөл хорой карантинтай байгаа үеийг л бас тохиолдож ярьж байгаа. Тэгэхээр ямар ч байсан өмнөх хамгийн анхны буюу одоо баг жилийн өмнөх карантинаар
Миний сонсч ирсэн тоогоор за яг бид нарийн тоог нь бас сайн санахгүй. Гэхдээ ямар ч байсан карантин хийснээс хойш ахуй харигдалт маш их хэмжээгээр ихсэн. Гэр бүл салалт маш их хэмжээгээр нэмэгдсэн. Өвчин, бэлгийн замын өвчин маш их хэмжээгээр нэмэгдсэн. За өмнө дээрэс нь айл гэрийн хэрүүл цодоо маш их хэмжээгээр нэмэгдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл маш их хэмжээгээр нэмэгдсэн. Яагаад энэ бүхэн нэмэгдсэн нь гэртээ байнгын байдаггүй хүмүүс чинь хоорондоо байгаад ирэхээр нөгөө шууд зөрчилдөөн үүсч эхэлсэн тийм. Мэдээж маш олон хүчин зүйл байгаа. Гэтэл яг сүүлийн үед карантинлэгдэж байгаа залуучууд гэр бүлийнхэн нэг нэгнээсээ одоо нэг нэгнийхээ ялангуяа одоо эрэгтэй хүн, эмэгтэй одоо эхнэрийнхээ өгүүлхийг сонсохгүй байх аргыг олсон байна. Тэгээ энэ хүү жижигхэн аргын бүгдээр хамтдаа үздэг. Юм боловсронгуй болно. Гжийн хүрт боловсронгуй болчих гэж. Aí de noite a gente vai dormir, tá pronto. Энэ нэвтрүүлэг чихнээс хүү үзгээр аргагүй л боллоо. Эсвэл хүмүүс тачуудлаа энэ эсвэл зүгээр үзэхгүй солих байх. Хамаагүй зүгээр subscribe бил дарчих тэгэл болоо гэж. 5 minutes later. Гэтэ хамгийн амар заяа. Юу хамгийн надад юу инээдтэй байна вэ гэхээр заяа. Амар дэмтгэдэгтэй ингээл гэр бүл салмал байсан. Гин дэмжлэг оруулж ирсэн. Амар. Би ямар бичлэг бодлоо. Шугмаа алдахгүй байгаа юм. Тэгсэн чинь шууд би бүр за юу аа. Нэвтрүүлэг ямар амар хүн дуусгаж ийнэ гэж манай уншаал өөрөөр хэлээд. Гүг чи шугмаасаа гажиж болохгүй. Нэг л энэ ирчээр явсан юм чи энэ ирчээр л явна штэ. Орчлон хамгийн гол амир зүг юм байгаа штэ. Thousands of tears later. За ямар ч хэлсэн та бүхэндээ дахин сануулж хэлэхэд ямар ч 20 зэрэг дэвлийг маш сайн дахин бариарай. Хэдий зарим нэг үйл ажиллагаанууд нэгдсэн ч ихсэн ариутгал болон маска зүүх сайн мартваа битгий хяналт алдаарай гэж дахин хэлмээр байна. За тэгээд дээрээс нь ямар ч гэсэн өнөөдрийн дугаарыг маань үзээд магадгүй та зүгээр инээд бил танд хэрэг инээд бэлгэлж чадсан бол та магадгүй цааш нь шеэр хийгээ лайк дараад тэгээд цааш нь шеэр хийгээд subscribe дараарай. Хэрвээ танд бит хоёрын яриа ч юм уу би бит хоёр яг өнөөдрийн нэвтрүүлгийн байгаа байдал маань хэрвээ таадагдаг бол та заавал үзэх шаардлага байхгүй. Үзэх юм бол сошиал ертөнцөөр зөндөө байгаа. Тэгээд хамгийн гол нь өнөөдөр та бүхэндээ юу хүргэх гэсэн бэ гэхээр хамгийн инээдтэй, хамгийн сенсацтай мэдээллүүдийг хуваалцахыг хичээсэн. Мөн дээрээс нь гэртээ сууж байгаа танд инээд бэлэглэхийг хичээсэн багт инээд бол угаасаа бас дархлааны бас нэг хэсэг байгаа шүү дээ, тийм ээ. Тийм тэр утгаараа маш гайхалтай. Ер нь бол хизээч энэ сошиал папарацци гэдэг нэвтрүүлэг эхэлсээс хойш ингэж инээж хийснийг би л санахгүй. Тэгэхээр та бүхэн ямар ч гэсэн баг ч гэсэн инээдийг бэлгэж чадсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд өнөөдрийн сошиал папарацци нэвтрүүлгийн маа цуг хөтөлсөн Линда. Халдраа маалхааны хэлмийг хизээж битгий алдаараа маскасаа зүгээр гараас ариутгаарай. Баяртай үзэгчтэй.